За яг одоо бид Mят компани Om 500-ыг аялын дугаартай Улаанбаатараас Токиогийн чиглэл далайн түвшнээс дэш 12,000 метрийн өндөрт 1035 км/цагийн хурдтайгаар өмнөд тэнгисийн магадгүй хаанигтээ явж байна. Та бүхэнд бүхэгний ажилтнуудын нэг өдрийн бүтэн ажлыг та бүхэндээ харуулах болно. Ингийн тулд бид нар өглөөний 3 цаг руу буцах хэрэгтэй болно. За одоо нэг 7 цагаас нэслэгтэй байлаа гэхэд ер нь хэдэн цагийн өмнөөс авах вэ? Ер нь жилээс болоод 3-4 цаг өмнө. Одоо ингээд 70 Одоо жишээлбэл 2-3 өдөр дараалал нислэг гарна гэж байх уу? Тийм хөл та. Тэгээ ер нь өцөө өмх тий. Тийм зоны Ер нь ачаалал. Одоо жишээлбэл сая хэдэн цаг ниссэн юм бэ? 900 жилийн дотор. би тэрнээс яриа жил болж байна. Жилд ер нь яг ажиллах ёстой агаар дээр цаг өнгөрүүлэх ёстой тийм норм гэж байдаг уу? Яг жил биш нэг сартаа ер нь бол 120 сая гэж үү. Энийн хэсгийн дүрмээр бол яг тийм. За тэгээ эндээс болохоор бид нэр нислэхээ бичиг баримтыг авъя. Одоо манай өнөөдрийн нислэг болохоор Om 500-нд нэг Токиогийн чиглэлд байгаа. За бидний ингээд бичиг баримтыг ингээд бэлтцсэн байдгийн хэмлээд. За тэгээд энэ аюулгүй байдлын үйлчлэгийн шалгах хуудас гэдэг нэг нь англи, нэг нь монгол хэл дээр явуулсан энийг авсан авдаг. За одоо тэгээд цөмөрөө манай бүхий ажил нарын нислэгийн өмнөх ярианы өрөөлө орцгоё. Өнөөдөр 4 сарын 25 он 787 UBN Om 501 502. За зорчигчийн тоог дээр харсан байлгүй тийм ээ. Ер нь нэгэн зорчигчийн тоог бол цаанаас нь зөвхөн уучлаад гаргаад өчтдөг. За Om 501 нь болохоор тэгээд 10 хүүхэд 2 инфантен тий. За 8 standby, gate 6-аас явах юм бэ. За нислэгийн цагийн нарыг гаргаагүй байна. За онгоцны дарга, ган тулга, баяр жаргал, хөдөлгөөн нисгчгаан үлдээ, Оюнбат инженер байна. За тэгээд манайхны 10 лагид ингээд оюун бүрэлдэхүүний 14-ийн өнөөдөр нислэг болчихно. За паспорт, компани ID сертификат, SMS card, home CC carriage гэдэг байгаа тийм ээ. За vaccination certificate, infection disease prevention certificate, health insurance certificate гэдээрээ сонгуулсан тий. За flashlight, safety vest, first aid pouch, shaving kit, wristwatch, apron нэр бүгдээрээ байгаа. За урд ариун цацралт, болор эрдэн урд явдаг лөө тий. За ариун цацралт first aid pouch авчих уу? За компани мэйл өдрөө танилцсан баг тий. За энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй энэ юмдаа ингээд саналаа өрөө, юмд идэвхтэй хамрагдаараа гэд ингэсэн байсан тий. За зорчигчдоо үг хэллэгэн дээр маш сайн анхаараараа, хоньгоо дуудлагын төргөө очоороо. За ариун цэрэг өрөө, за бүхийгийн нэг ирэх энэ гормуудаа сайн цаг тухайд нь хийнэ тий. За өнөөдөр assistant professor Наранбаатар явж байгаа. За тэгээд ямар нэг асуудал гарвал тий Наранбаатартаа бүгдээрээ мэдээлнэ. За бүр болохгүй би өөрөө оролцсон. За одоо сайн манайхан ингээд манай энэ охин болохоор аюулгүй тоног төхөөрөмжөдөө шалгаж байна. Тэгээ энэ одоо стейшн энэ хэсгийг хариуцж байгаа гэсэн. За манай охин болохоор энэ хаалгыг хариуцж байгаа юм. Тэгээд энэ хаалгыг хариуцж байгаа. Дээр нь энэ галтгооны тоног төхөөрөмж, хоол ундаагаа ингэ хүлээж авч байгаа.
Тэгээд бүх юм тоош ирэхин дагуу байна уу? Өнөөдөр одоо жишээ нь эндээс явах бизнес 2 хүнтэй гэсэн. Тэгээд нэг 2 запастай өгөх ба. Тийм нэг 3 4 хоол тийм ээ. Тэгээд нөгөө 4 хоол өгсөн байна тийм ээ. За тэгээд нөгөө үйлчлэгээний ундаа, архитарс гээл тийм холбоотой юмнуудаа шалгаж байна. За одоо бид нөгөө шинэ хүүхдүүдэд авахдаа доотлон 165 см байх ёстой гэдэг байгаа нь ямар учиртай юм нэхэр. За энийг бол ингээ хаачих байгаа юм тийм ээ. За ингээ онгоолгочих байгаа. За энтлийн нөгөө нэг ачааны тавирыг болохоор хаачих хэрнээ нөгөө энэ дээр хэсэгт нь ингээд намхан хүмүүс хүрдгүү. Тийм болохоор ингээд ийм аюулгүй ажиллагааны шаардлагаар тэр өндрийн заагаад идэв юм аа. Ямар ч тэр нөгөө өндөр намаар нь ялгуурлан гадуурсан тийм юм бол байхгүй. Энэ угаасаа нөгөө ажлын шаардлага учраас. За ган бэлэг маань өнөөдөр энэ хаалга хариуцж явж байгаа. За тэгээд энэ ойролцоо бүх тоног төхөөрөмжөөс шалгаж байгаа. За одоо манай галтгооны босс энэ Наранбаатар байна. Өнөөдөр манай бүхэгийн ахлах ажилтны орлогчоор ажиллаж байгаа. Энэ энгийн зэрэглэлийн бүх үйлчлэгийг хариуцаж ажиллана. Тэгээ ингээд бүх үйлчлэгийг дистараалын дагуу хуваарлана. Тэгээ хүмүүсээ одоо энэ үйлчлэгэндээ зэрэг гарах. За тэгээд хурдыг яаж тохируулах уу те. Ингээд энэ бүгдийг ингээд зохицуулж хянаж явнаа. За манай Чингүн болохоор энэ 4 райт хариуцж байгаа. Үн эрдэнэ болохоор энэ 4 лефт хаалгыг хариуцж байгаа. За тэгээд мэдээж одоо энэ хариуцсан хэсгийнхаа бүх тоног төхөөрөмжүүдийг дээрээ шалгасан. Тэгээд одоо нөгөө галиа репортуудаа энэ 2-ын лефт энэ хойнтлын гали 2 ингээд брифинг хийдэг. Тийм тэгээд нөгөө хоолой тулгана. 2-ын райтын хойно нөгөө хүүхдийн судлаад байгаа. Манай онгоцон дүүрэн 6 хүүхдийн ор засах боломжтой. Тэгээд тэн дээр болохоор энэ хүүхдүүдэд суулгаж явуулдаг. Тэр нөгөө хурлаа хийж байгаа чинь сонс өнөөдрийн нислэгт 10-аад хүүхэд байна гэсэн тийм. Тийм. Тэр болохоор нөгөө 2-оос дээш насны 12-оос 12 насны хүүхдүүд. Зүгээр нөгөө инфант гэхээр нөгөө няга тийм хүүхдүүд байгаа. Тэгээд яг нь энэ нөгөө бид нөгөө baby bassinet гэдэг юм хүүхдийн ор байгаа шүү дээ. Тэн дээр ер нь бол нэг 11 кг хүүхдэл одоо таадаг гэх юм уу те. Одоо энэ ингээд 42-д энгийн ангиллын ерөнхийдөө үйлчлэгээний тэргийг бэлдэж байгаа байдал. Одоо энэ дотор маань болохоор 42 хоол орж байгаа байхгүй. За ерөнхийдөө бүрэн үйлчлэгээ дуусгаад бол нэг ойролцоогоор нэг цагаас цаг 30 минут зорчигчийн тоноос хамаарал. Зорчигч бага байвал яг бага хугацаар зарцуулна. Заримдаа бид нөгөө агаарынхаа байдлыг ерөнхийдөө харгалзан үзээд цай кофений үйлчлэгээ хамтдаа гаргах тохиолдол байдаг л да. Тэгэхгүй бол нөгөө цай кофегоо тусад нь гаргаж явах үед нөгөө сэгсрэлтэй бүсийг жарих юм бол тэр чинь нөгөө аюулгүй ажиллагаанд болохоор сөрөмжлөлөө болохоор бид нар хамтд нь бөөндөж гарна. Эсвэл бүр заримдаа хүчтэй сэгсрэлтэй үед өглөө бидний хийсэн брифингээс ирэхэд бүх юм шалтгаална. Агарын дарааг болохоор цагаагийн мэдээг хүчтэй сэгсрэлтэй их юм бол бид нар заримдаа халуун уух юмар үүсэхгүй тохиолдолч ерөнхийдөө байгаа. Би бол ерөнхийдөө 2013 оноос хойш ерөнхийдөө одоо ажиллаж байгаа байхгүй юу. Хоолны харьцаа чи ерөнхийдөө хуучин бол 50-50 байсан. Одоо ерөнхийдөө бол массаараа 60-40 болцсон байгаа. Одоо тэгэхэр чи нөгөө өхрийн махтаа бол дуусчаар зарим зорчигчд нөө сэтгэл дундуур дахианы махтаа идэхгүй гэсэн асуудал гардаг байсан. Одоо бол арай харьцангуй гайгүй тэр нь хүмүүс ерөнхийдөө дахианы мах иддэг болсон. Манай энэ Японы чиглэлд нарийнлагын чиглэлд явж байгаа Япон зорчигчд болохоор манай Монгол өхрийн мах нь илүү ер нь дуртай байдаг. Монгол мах ер нь цаанаа л өөр амттай байт юм шиг. Европ ер нь барууны AV компаниудыг бодох юм бол манайч нөө Аз гэсэн утгаараа ерөнхийдөө үйлчлэгээ сайн, хоол унд сайн. Тэгээ манайч нөө food service компани, low cost биш. Хүмүүс бас нэг зарим талаар нэг жоохон буруу ойлголттой байдаг. Мэдээлэл дутуугаас болдог байх л та. Энд чинь нөгөө яагаад жишээлбэл улаан дарс ч юм уу дуусчлаа, шараарыг дуусчлаа, ундаа дуусчлаа, шүүс дуусчлаа гэдэг вэ гэх юм бол онгоц ч өөрөө нөгөө хязгаардмал
орчинд ерөөхдөө юмаа багтааж явж байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр бид нар онгоцныхоо зай талбайг ерөөхдөө бодолцож үзэж доороос ирэхэд хангамжаа. Тэр чинь энэ нөгөө хангамж чинь ерөөхдөө зарим тохиолдолд бол ер нь дуусчин. Маа зарим зочигчид би яагаад ахиж ерөөхдөө юм авч болохгүй вэ? Дуусан тохиолдолд яагаад дуустгийг гэсэн ерөөхдөө конфликт заримдаа хийдэг хэрэгтэй. За уух зүйл явах уу та? Жуус хийжүүлсэн ундаа нэг алимны жуус. За энэ алимны жуус өөр хэрэгтэй юм байна уу? Жуус ундаа цагаан дарс шар ариг газ тоос баярлалаа сайхан болоорой. Алим журж улаан лоолын жуус унтаа алиг нөх үү? Алимны жуус. За. За энэ таны мөстөг коло. За яг одоогийн байдлаар энэ 42 хүний халуун хоол, үхэр олон дахианы махан сонголттой хоолнууд орсон байгаа. Уух зүйлний үйлчлэгээний юмудаа засгаж байна. Энэ манай голгодгүй цаасаага энийг зайлшгүй дэвсгэх нь одоо янз бүрийн ундаа ч юм уу те шар аригны маань юу хатахгүй голохгүй тулд ийм юм дэвшдэг байгаа. Тэгээ цайг, халуун цай кофений үйлчлэгээ бид нар өнөөдөр тусдаа гаргахаар болсон. Яг одоогийн байдлаар ингээд аяг болон хийжүүлсэн ундаа, жуус те газтай ундаа. За ус ундааны сонголтын хувьд маань болохоор жуус 3 төрлийнхаа алим, журж, томат гэсэн яг ер нь зорчигчдын маань түгээмэл уурдаг нь алим журчтэй гэх та ер нь. За вайны маань хувьд бол 2 сонголтойгоо цагаан болон улаан дарс. Ер нь цагаан дарсыг бид нар аль болох хөргөх хүүтэн арай нэг жоохон хүүтэн уул арай хүнийг рефреш болгон тэ арай сэргэхэд ер нь нэмэртэй байдаг. Та бүхэн мэдж байгаас улааныг болох дээр арай нэг тийм бүлээн маягийн уул зүгээр байдаг. Тэгээ винонуудын маань дарснуудын маань хувьд болох дээр Итали винонууд байгаа. Шар ариг мөн шар аригаас жоо хүүтнэр нь хөрөгч манай 87 онгоцны ганц онцлог маань ийм хөрөгчтэй байгаа болох дээр бид нар шар аригаас хүүтнэр нь зорчигч нартай үйлчилдэг. За одоо ер нь хэдэн цагийн дараа болов? За бид нар чараа 8:03-аар хүрсэн. Гэдэг чинь 1 цаг 25 минут 10 одоо баг 10 Монголын цагаар 12 цаг минут буухаарай. Токио руу ер нь хэдэн цаг зарцуулж байна? За нийтдээ ер нь бол 3 цаг 52 минут нисэж байгаа. Яг нь манай агаарын хөлгийн хувьд нөгөө өөрөө хамгийн сүүлийн хурдтай онгоц учраас бусад онгоцыг бодвол 20-30 минут бүтэн нисдэг. Тэгэхээр бид нэр ер нь нэг 4 цаг 30 минут нисэхээс нэг 20-30 минут арай бага нисэж байна гэж ойлгож байна. Тэгэхээр миний өнөөдөр хариуцсан стейшн маань агаарын худалдаа буюу Sky Shop хариуцсан стейшн байгаа. За энд нь болохоор нислэгийн одоо үйлчлэгээ гарсны дараа агаарын худалдааг бид зорчигчдын дундуур яваад ингээд танилцуулдаг. Төлбөр тооцоог нь болохоор одоо болохоор бид нар яг бэлэн мөнгөөр агаарын худалдаагаа хэрхэлж явуулдаг. За бүхэг ажилтны амралтын цаг, зарим тохиолдолд бас нислэгийн цаг аль алины тухай товчхон тайлбарлаж өгье. За бүхэгийн ажилтан болгон 1 сар 110 цаг ниснэ. Жилдээ 1100 цаг. За иргэн нисхийн дүрм дээр тэр заалт байгаа. Манай үйлчлэгийн заавар дээр гэсэн тэр заалт нь байгаа. За иргэн нисхийн дүрм болон манай үйлчлэгийн заавар дээр өшөөнийг юу гэх юм бол жилийн дараалсан 2 сар 120 цаг хүртэл нисэж болно гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ойролцоогоор 1100 цаг заавал барина. Гэхдээ зарим сардууд нь 120 цаг нисэж болох байна манай бүхэгийн ажилт маань. Хүндэс зорчигчдоо манай агаарын бүлэг ойролцоогоор 30 минутын дараа Токио хотын Нарита олон улсын онгоцны нисэх буудалд буух гэж байна. Улаанбаатар, Токио хотуудын хооронд 1 цагийн зөрүүтэй. Одоо орон нутгийн цагаар 12 цаг 34 минут болж байна. Тус хотод Цельсийн 21 дулаан байна. Та бүхэн гар тийш эд зүйлсээ тийшний тавьр эсвэл урт суудлынхаа доогоор байрлуулж туршлагын ихсэж бүсэл ноо. Мөн ширээгээ хурааж, тохиолчоо буулгаж, цонхны алдаа нээж, дэлгэц болон хөл амрагчаа хураано. Одооноос эхлэн цахилгаан хэрэгсэл, чихвч зэрэгэ агаарын хөлийг зогсоолдоо очиж зогсдол ашиглахгүй байхыг хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Мятийн одоо хуваард нислэг үйлдэх газруудын
төлөөлөгчийн газар ер нь нислэгийн яг аль хэсгийг хариуцдаг вэ? Энд их одоо бүртгэлийн үйл ажиллагаа ачаа пэш гэдэг бүх үйл ажиллагааг хариуцсан мөн орлуулалт болон зорчигч урсгал болон ачаа урсгалыг нэмэгдүүлэх талаар ингээд бүх ажлын ер нь хариуцж байна. Японы чиглэлийн бүх зах зээлийг зах зээлийн бүх асуудлыг хариуцна гэсэн. Одоо Японд Токио төлөөлөгчийн газар бол надаас гадна 4 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Нэг аэропорт менежерийн туслах, нэг аэропорт менежер, 2 билет бэрхшээчийн хамт ингээд тавуул ажиллаж байгаа. За хоёул бол одоохондоо арай танилцж амжиг байгаа. За ихлэ танилцъя. Инженер оюун. За. Өнөөдөр Boeing 87 онгоцны онборд инженерээр явж ажиллаж байгаа. Онборд инженер гэдэг нь бол одоо өнөөдрийн хувьд бол нарийтай нисэх буудал дээр агаар үйлгийн аюулгүй байдлыг шалгаад үйлчлэгээ үзүүлээд тэгээд түлшээр сумлаад тэгээд онгоцоо аюулгүй нислэг бэлтгэх үүрэгтэй ирсэн байгаа. Одоо саяны аэропорт дээр ирснээс хойш хэдэн минутын хооронд буцаагаад онгоцоо одоо нислэг үйлдэхэд бэлэн болгодог вэ? Ер нь ихэвчлэн нэг цагийн дотор бэлэн болгодог. Гадуур нислэг шалгалтаа янз бүрийн асуудалтай гэмтэлтэй юм байвал тодорхойлно. Тэгээд нислэг онгоцыг бэлэн байлгах. Одоо бид нар болохоор хөгийн багийн гишүүдийн амрах ерөнхийдөө өрөөг танилцуулах гэж байна. Энэ амрах өрөөг өнгөө нэгт ерөнхийдөө бол процедурын дагуу хөшгөөн зорчигчтой болохоор ерөнхийдөө аюулгүй байдлын үүднээс ерөнхийдөө энэ хаалгыг онгоож нэгдэх ерөнхийдөө мэддэхгүй байх зорилготой. Тэгээд тусгай цаанаасаа өгсөн нууц код хийдэж байгаа. За ингээд манай амрах өрөө. Энэ болохоор манай бүхэгийн багийн гишүүдийн ерөнхийдөө амрах өрөө 1 2 3 4 5 6 7 ерөнхийдөө бүхэгийн гишүүд ерөнхийдөө нэг дор амрах боломжтой. Энийг ямар үед ашиглах вэ гэх юм бол алсын зээний нислэг гэдэг алсын зээний нислэг үлдэж байгаа үед ашиглана. Алсын зээний нислэг нь болохоор нэг талдаа үндсэн базаасаа гараад 9 цагаас дээших нисэж байгаа нислэг ерөнхийдөө алсын зээний нислэг гэж ерөнхийдөө тооцно. Америкийн улс бол Австрали улс руу ерөнхийдөө нислэг нээх зорилготойгоор Boeing 787 Dreamliner 9 гэдэг онгоцыг ерөнхийдөө манайх авсан. Энэ онгоц маань болохоор бас нэг давуу тал нь болохоор алсын зээний нислэгт явахдаа төрс зарцуулалтын илүү бага байгаа. Манай компани энэ хэдийн зорилго болохоор ерөнхийдөө Америкийн улс нь Австрали улс руу өөр нислэг нээх зорилготой л байна. За ямар ч нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэнд баярлалаа. Тэгээ өөрөөр 3 цаг гээд бүгдээ авахулж эхэлсэн. Одоо Улаанбаатар хотод 8 цаг 15 минут болж байна. Ерөнхийдөө 9 цагийн тасралтгүй нислэгийн маш их ачаалттай ажилтгийг бас харж авлаа. Тэгээд өнөөдөр энэ нислэгийг та бүхэнтэйгээ уулзсандаа маш таатай байна. Өнөөдөр ингээд өглөө 2 хагаст босноос хойш бид одоо ингээд гэртээ хайртлаа бараг ингээд 20 цагийг өнгөрүүлэх гэдэг юм л да. Тэгээ яг бидний хувьд бол энэ байдаг л үзэгдэлтэй. Өнөөдөр харин ч ямар ч нөгөө сааталгүй тий хайтайгаа яваад ирлээ. За бүхэгийн ажилтны маань ер нь гол үүрэг юу юм бэ гэх тий ингээд бас энэ дээр дахин хэлэхэд бол бид нар аюулгүй ажиллагааны ажилтаа дараагийн үүрэг маань үйлчлэгээний ажилт юм аа. Бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Нэг өдрийг хамт өнгөрүүлсэн та бүхэндээ бас баярлалаа. За бүгд баярлалаа.